Yeah. Сайн уу? Тэгээд би ердөө өнөөдөр 2025 оны 1 сарын 4 байна. 4-ний оройн 10 цаг болж байна. Юу яна? Өнөөдөр би юм шүү дээ. Өнөөдөр хоёр бол өөрийгөө цэвэрлсэн, өөрийгөө тэгтэл явуулсан дураа янзлаад энэ үргэлжил хийх бэлтгэлээ хийж ингээд ширээгээ засаад тоолмоос дарагдсан байсан тэрнүүтэй бүгдийг цэвэрлсэн. Тэгээ өнөөдөр гэсэн чинь юу шүү дээ. Нэг өлтөө юм хийгээгүй байж цаг өнгөрчихсөн. Гэтэ хийгээгүй гэж хэлэхэд бас хэцүү. Юм хийсэн. Компьютераас хараад нэг холбоод нэг орох гэсэн чинь болдгүй. Эсвэл ичнээ цаг ноцлоо. Тэгээд хоолонд өглөө босчоод за эхнээс нь ярил л да. Өглөө босчоод за таанд нур мөрөө угааж муугаад таймагаа угаад гэсэн баг нэг цаг хоёр цаг болсон. Тэгээд цаа авч дуусаад дуу муу сонсч масаад киног үзэж тэгсэж угаад хэд өнгөрсөн дээ 2 3 өнгөрсөн. Тэгээ компьютер дээр суугаад юу гэсэн чинь болдгүй. Компьютер интернет налбад үзүүлдэ. Сүлдээ юу ажиллана? Компьютерын кейборд ажиллах. Яа туан мэдгүй. Тэгсэн чинь би их нэг осолцоод өсөөд тэгээд мах чансан юм тэгээд тэрний хашуулт гүби чигээгүй л даав ийсэн. Тэрний шүлхэнд бодоо хийгээд слайд хийж байдаг. Тэгээд дуусчаад гартаа аяг тамга угаахгүй юм. Хоёулахнаа жих баба катайхан үдиж тийм бол аяг тамга хэрэглээ зүгээр. Тэгээд аяг тамга угааж дуусчаад тэр хавра жол тохиол сонсдог юм гэсэн чинь нэг тохиол сонсох нэг сонирхол байсангүй. Тэгээд ер нь баахан дуу сонсоод өнгөрөхөө. Тэгээд саяжгаа нэг бичлэг үзээд нэг дуулдаг их чинь дуулах байсан. Дуусахад юу хэрэгтэй байна? Ямар тасгал хийх юм бэ? Тэгээд өөрөөр ямар тасгалууд хийжсэн бүхэн дараа хэдэн жилийн турш ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Тиймэрхүү юм 30 минутын тийм бичлэг үзчихлээ. Тэгээд яг өөртөө дуу сонирхоод байна гэдгсэн чинь аюу байсан. Юу бэс телевизэн юм why гэнэ. My voice is тэр энэ хандааны бүтгэлээ зарлсан юм байна. Тэгээд тэрийг хараад би орчлагч юм билүү гэ. Тэгээд надаас асуусан чинь өөрөө мэдгүй дөө окей. Тэгээд би жаасаа юу бэс my voice бүтгэл хэлсэн байж тээ. Тэрийг гэдсэн чинь чи дуу татах би ялгаатай гэдэг. Тэгээд ер нь ингэж бодсон би. Нэг жил гэсэн чинь юу штэ арай саналтгүй юм. Гэтэ болох хаа нэг жил ингэж бэлтгэл хийгээд өдөр шөнө өглөө оройгоо өдөр болгоо ингэ бэлтгэл хийгээд тэгээд дараа ахад зарлагдаад бүтгэл авах нь ордын мөн гэж бодсон даа. Өнөөдөр ч чадсан хүмүүсээ ингэ төлөвөө гаргаад гэж орж ирсэн чинь оройд ч лануугаар аваад эртхэн унтъя гэж бодлоо. Өчигдөр шөнө бүр амар оройд ч унтсан. Тэгээд маш өглөө босоод эртхэн шөнө босоод юугаад энэ жилийн төлөвөө гаргая гэж бодлоо. 4 жилд ер нь өмнө жил үдэж нэх төлөвөө болохгүй гэсэн байдаггүй л байсан юм. Тэгээд энэ жилээс ийм том зорилготой болсон болохоор юу яа гэм төлөвөө гаргаад тэгээд үдтий юм гэж бодлоо. Тэгээд чинөөштэй өөр яа. Юу эсэ мөн нэгдэж штэ өөрөө. Хэд өнгөж авах юм бэ? 7 өнгөж авах юм уу? 7 өнгөж авах юм уу? 8 болох гэж авах юм уу? Юу нь ялгаагүй болчихлоо. Юу ч гэсэн тэгээд би юу эсэ дунаас хойш крашлсан. Краштай. Сэтгэлэлчлээ загтал бийсэн баггүй юу? Тийм тэрийг оноос өмнө 29-30 биш ээ. Бүр 12 сарын 25-6 ингээд бичсэн баггүй юу? 25-6 нэг шүн баг цаг гарan суучгаад бичсэн баггүй юу? Ингээд тэгсэн юм бэ тийм байх гэж загтал бичээд тэр загтлыг илгээх гэж үстэй. Йоо хичнээн юм болов уу? За янгааснаас 4 хоног гэдэг чинь бүхлөд 4 хоног заяа. Тэгээд бичнээс хойш гэх юм бол баг 10 хоног заяа. Йоо явуулах гэж хичнээн тарчилваа. Яг явуулах гал ингээд л оронгууд айгу зэрэг дутаа заяа. За зэрэг байхаа тийм яхаа гээл тийм заяа. Тэгээд явуулах өрчхөө явуулах зүг юм байна гэд би өөрөө мэдэрсэн болохоор тэгээд зүг юм байна гэж бодоод заяа. Үнэхээр эргэлзлээ. Тэгээд тэгж нэг юм сая орой бас явуулах гэсэн чинь болдгүй. Юусе болдгүй заа ингээд. Яг явуулах гал оронгууд
тийм юм хаа би чадахгүй хаа. Юу ч бодох юм билээ гэдэг. Амар юм ингээд явуулахгүй байх амар олон юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгчмүүд нь би юу ганцаар чангаар би гэртээ ганцаар. Тэгээд чангаар ингээд өөртөө яриа заяа. Үгүй ханаа чи ингээд явуулаа одоо явуулахгүй айгуу лориотод дараа явуулах гэхээр чадахгүй заяа. Яг өнөөдөр шиг яг одоо шиг ингээд явуулах чадахгүй. Тийм болохоор яг одоо явуул. Үгүй тэр хүн чинь ингээ хараад уншаад юу юм илгээсэн байх уу илгээхгүй байх уу хараад симд нөө ямар ч хамаагүй чи зүгээр л явуул яг одоо явуул ингэж өөрөө цаваах хэрэггүй ингээд тэгин барим явууллаа заа юм яг ингэж өөртөө ингэж ярьж дуусаад шууд явуулсан байна яа тэгээ бүр амар сандраад энэ заа юм амар дуудлаа би бүр өчтөр найзтай уншиж өгч явахдаа хүртэл бүр амар сандраад уншиж чадахгүй заа юм амар инээдтэй заа юм ийм боллоо. Би одоо би нүрэ усаар ярьчихлаа л да. Тэгээд юу яа? Усаа биш усаа гинэ. Шүтээ байгаа доосож аваад юун дээр нүрэ гадаг brush дээр савгаан төрхөө тэгээд ганаа угаая. Энийг шууд ингэж оруулж заа юм. Би өмнөх бичлэгээ оруулчаад удахгүй дараагийн бичлэг орно гэж хэлсэн чинь баг 2 сар болсон заа. Тэр чинь намайг гапа явахаас өмнө байсан шүү дээ. Тийм. Тэгсэн чинь баг 2 сар болсон юм заа. Амар инээдтэй. Гэтэ миний хамгийн ихний бичлэг биш дээ. 90 хүн үзсэн заяа. 2 жилийн дотор шүү дээ. Баг 3 жилийн дотор заяа. 90 хүн үзсэн заяа. Тэгээ useful like-тэй. Тэгснэ хэдэн комент хэлээ. 2 хүн комменттэй заяа. Айгу инээдтэй. Би тэгээ 4 жил ингээд тэр комментийг уншаад айгу их дуудлаа заяа. Би огт танаагүй хэрэгсгүй хайцсан байсан байхгүй. Тэгсэн чинь бүр айгу яагаад коммент хийсэн байсан юм хадаад тэгээд бүр дуудлаа заяа. Хүүшээ яг өөр юм бэ гэд. Тэгээд тэрний чинь унштай баг тэгээд тэр дороо бичлэгийг их үзэж мүзээ тэгснэ. Өгөө нэг бичлэг хийсэн гэсэн чинь бүтлгүүдээ заа яашаа шиг гээд тэгээд орчихсон байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш гэл яваал. Эсэгтэй ингэж орж хараад эргэж төрөл хэд үүд чинь яаж ингэж хад үсэн бүр сүлдээ тэгээд матцсан. Тэгээд ингээ яг камерасаа дүрсээ бичээд хийх гэхээр мштэй. Өөрөөсөө ичээд байгаа байхгүй юу. Өөрийнхөө байга байдлаасаа ичээд заяа. Би чинь нөгөө ингээд айгүй хийлүү дутуу хөдөлгөөн хийдэг. Тэгээд нөгөө амны хэлбэр толгой эдэргээд бүр амар үрдэ итгэхгүй тэрийг харахад яа заас гэж болчиход байсан байхгүй юу. Тэгээд 4 сар явахаас өмнө ингээд анцаархнаа би чинь ингээд ярьдаг байхгүй юу. Ингээд хэсэг байж байгаа л ингээд ярьдаг. Тэгсэн чинь яг тэр үедээ яриад тэгэл ярьсан яриагаа шууд идэхлээл шууд оролцсон байхгүй юу. Тэгээд даа ерөөсөө ингэж болох юм биш тэгээд тэрнээс хойш ингээд уг нь хий гэж бодсон чинь тэгээд давталт болцсонгүй. Тэгээд яг бол өнөөдөр ингээд ярмаар санагдсан дээр ярьж байна. Ингээд дүрцээ харахгүй ярьж чаагүй. Айгу чөлөөтэй ярьчих жоохгүй юу? Чөлөөтэй. Тэг чимүүд ингээд яг камераас гаад дүрсээ хараад ярахаар ингээд айгу сандраад ичээд юу яхаа мэдэхгүй мангар таа. Тийм байдал үсэд байд юм хаа. Тэгэхээр эхний юу н одоо ингээд цаашдаа хийх бичлэг маань ерөнхийдөө л ингэрхүү аудио хэлбэрээр орж байгаа. Тэгэл нэг өдөр дүрстэй бичлэг орох байх та гэж бодож байна. Тэгээ нэг юмрхүү тэгээ сайн өрөөний явуулдаг цагтлаа бодохоор бүр амар сандраад ахай. Би бас өмнө 4 жил краштай байхдаа краштай сэтгэлээдлэгтэй бас ингэж амар тодлдог байсан шүү дээ. Амар тодлдог. Яг тэр шиг байгаад ах юм. Айгу хөөрхөн. Нэг тиймэрхүү тэгээ одоо би өнөө нуугаад унтлаа ирдэг үнтэй. Тэгээд унтахад өмнө нэг гэлсээ идэлж оруулаад. Тэгээд нэг тийм байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Дараагийн хадуултыг. Тэгээд миний энийг одоо хэр хүмүүцх юм ба мэдгүй. Юусе мэдгүй л. Гэтэ хамаагүй. Нэг их хандлт авахгүй байсан ч гэсэн хамаагүй зүгээр л явандаа ингэ бодох зүйл болохоор одоо ингээд амар санаа зовоод төлрөөд байх шаардлагагүй өөрийгөө зовоогоод байх шаардлагагүй байх гэж бодож байна. За тэгээд ихнээсээ баяртай. Дараагийн ингээд ярмаар санагдаад байх юм бол ярий. Тэгээд баяртай.